Сайн байцгаана уу. Дахин шинэ өдөр эхэллээ. Тэгээд эзний амьд үгээр өнөөдрийг эхлүүлцгээе. Хамтдаа залбирцгаая. Эзэн бурхан минь таньд баярлалаа. Тэгээд шинэ өдөр, шинэ өглөөнд төлөө талархъя. Есүс таньгаа магтъя. Та биднийг аварсан, та биднийг өөрийн хүүхэд болгосон. Таньд баярлалаа. Бурхан минь таньгаа магтаж байна. Есүсийн нэрээр залбирч байна. Аамен. За бид өнөөдөр Матай номны 28 дугаар бүлгийн 16-аас 20 дугаар ишлэлийг уншицгаая. Тэгээд ярилцъя. Матай номын 28-ын 16-аас 20 дугаар ишлэл. Би эндээс дуудъя. Харин 11 шавь Галилийн зүг Есүсийн товлсон уулууд яв. Тэд Есүсийг хараад түүнд өргөж, зарим нь эргэлзэж байлаа. Есүс төхөж ирээд тэдэнд тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн. Иймээс та нар яв. Бүх үндэстнийг дагалдуулагдсан. Эцэг хөө ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ. Та нарт тушаасан бүгдийг минь сахин биелүүлэхийг тэдэнд заа. Харагтун үеийн төгсгөл хүртэл би та нартай үргэлж хамт байх болно гэж альдваа. Амен. За ингээд сайн мэдээний Матай ном энэ ишлэлээр дуусж байгаа. За энэ хэсгийг харахтаа бид Христ итгэдэг бүх хүмүүс, Христ итгэдэг бүх дэлхийд байгаа хүмүүс Иесус Христийн хэлсэн агуу захирамж гэж ярьцгаадаг. Яагаад тэгэхээр Иесус Христ энэ үгийг дагалдагч нартай хэлээд бас тэнгэр дээр өгсөн байгаа. Мөн буцаж дахин ирнэ гэсэн байгаа. Тэгэхээр Иесус өөрсдийн дагалдагч нартай үхлээс амьлаад та нараас төвлөд би Галилд очино гэж хэлснийхээ дагуу тэнд байж байгаа. Тэгээд дагалдагч нарыг эрэхтэн тэд амьлсан Иесус Христийг харан баярлаж, мөргөж, зарим нь бүр эргэлзэж байсан гэж энэ дээр бичсэн байна. Гэсэн ч үхлээс амьлсан өөрийнхөө эзнийг хараад дагалдагч нарт үнэхээр гайхамшигтай урам зориг болсон юм аа. Иесус юу гэж хэлсэн бэ гэвэл Иесус тэнгэр газар дээрх бүх эрх мэдлийг надад өгсөн гэж хэлсэн байна. Тэгэхээр тэнгэр дээрч газар дээрх бүх эрх мэдэл бол Есүст байгаа юм аа. Есүс бүх эрх мэдэл байгаа гэдгийг бид нар үргэлж санах хэрэгтэй. Тэнгэр дээрхэнж газар дээрхч бүх эрх мэдэл бол Есүс Христийнх юм аа. Тэгэхээр Есүс Христ бүх эрх мэдлийн дээр байна. Тэр эрх мэдэл бол Есүс Христийнх байна. Есүс өөрсдийн дагалдагч нарт та бидэнд ийм даалгаврыг, ийм бидний ярьдгаар захирамжийг бас тушаалыг өгч байна. Яв гэжсэн. Есүс та нар яваараа гэсэн. Бид зогсож болохгүй явах тухай ярьж. Бүх үндэстнийг дагалдуулаарай гэж хэлсэн. Тэгэхээр ганц үндэстнийг биш, энэ дэлхийд байгаа бүх үндэстэн, бүх бүтээлүүдийг дагуулна гэсэн утга агуулгадж байна. Тэгэхээр дагуулна гэдэг нь өөрийнх нь араас дагуулах тухай ярьж байгаа. Яг өөрийг нь хараад дагаад явахыг хэлж байгаа. Би Иесус Христийг дагдаг шиг та нар намайг дагаа гэж Паул бичсэн байдаг юм аа. Тэгвэл би Иесустэй ижил болохын тулд оюун санаандаа шинжлэгдэн өөрчлөгдөж Есүсийн хэлсэн, ярьсан бүхнийг зүрхэндээ аваад түүнийг дагаж, түүнийг биелүүлж амьдардаг нэгэн байхыг Есүс тушааж байна. Мөн эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээгээрэй гэсэн. Тэгэхээр Бурхны хүү Иесус ариун сүнсний нэгдмэл
байгааг эндээс бид харж болно. Баптизмыг хүртээгээрэй гэж хэлсэн дагалдагч нарт өгөгдсөн онцгой эрх мэдэл юм аа. Баптизм хүртээнэ гэдэг нь Иесус Христийг зүрх сэтгэлдээ хүлээн авч аврагч хэмээн тунхаглан авралыг олсон тэр нэгэн баптизм хүртэх хэрэгтэй юм аа. Энэ баптизмыг хүртсэн хүмүүс гэм нүглээс угаалan цэвэрлэгдэж зүрхэндээ хөвч хөндөсөн Христийн дагалдагч болгох тухай ярьж байгаа юм. Иесус дагалдагч нартай юуг заасан байгвал та бидэрт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг заагаарай гэсэн. Иесусийн тушаасан бүгдийг би өөрөө сахин биелүүлэх хэрэгтэй юм. Иесусийн тушаасан үг, түүний хэлсэн үгийг би зүрх сэтгэлдээ амьдралдаа хувь тавилан болгон дагаж явах хэрэгтэй юм. Ингэж Иесусийн үгийг дагаж амьдрал бусдад заах эрх боломж нь байгаа юм. Бас энэ нь эзнээс өгсөн тослогоо байгаа юм. Бид эхлээд өөрсдөө Иесусыг дагах хэрэгтэй. Харин Иесусыг дагаж чадаж байвал бидний хүмүүс дагаж чадах болно. Учир нь үеийн төгсгөл хүртэл надтай Иесус хамт байна гэж хэлсэн. Энд цаг хугацааны тухай ярьж байгаа. Үеийн төгсгөл буюу ямар нэгэн зүйл эхлэлтэй байдаг бол дуустдаг гэдгийг үеийн төгсгөл гэдэг үгээр харж болно. Юм эхэлсэнд бол дуусах өдөр бий. Харин тэр дуусах өдөр хүртэл Иесус хамт байна гэж амлаж байна. Иесус амласанд бол заавал биелүүлдэг. Бурхан хэлсэн л бол заавал биелүүлдэг. Йошуа номон дээр Иесус Бурханы хэлсэн амласан бүх зүйлээс нь биелэгдээгүй зүйл нэг ч үлдсэнгүй гэж бичсэн байдаг юм аа. Бурхан хэлсэн л бол Бурхан амласанд бол гарцаагаа биелэх нь бодтой юм аа. Энд эргэлзэх зүйл нэг ч байхгүй. Тийм учраас Иесус та бидэртэй хамт байна. Бид 2-3 хүн эзэн нэрээр цуглавал би хамт байна гэж эзэн хэлсэн байдаг юм аа. Тэгэхээр чуулган хамтдаа сайн мэдээг ярих үед Иесус хамтдаа байна гэдэг нь онцгой гайхамшигтай баяр, урам зориг юм аа. Энэ 7 хоногийн турш бид нар хамтдаа сайн мэдээгээр амьсгалж байна. Бас үргэлжлүүлэн бид нар сайн мэдээг ярьсаар байна. Учир нь бидний хувь тавилан бол Иесус Христийн сайн мэдээ ярих юм аа. Бид нар явах ёстой юм аа. Бас өөрөө дагаад дагалдуулах ёстой юм аа. Бид баптизм хүртэх ёстой. Бид бас сахин биелүүлэх хэрэгтэй. Бас заах хэрэгтэй. Учир нь Иесус бидэнтэй хамт байна. Хамтдаа залбирцгаая. Эзэн минь танд баярлалаа. Таны гайхамшигтай үгэнд талархаж байна. Үнэхээр баярлалаа Иесус. Аварсанд баярлалаа. Бас бидэнд найдаж, даалгавар, захирамж өгснөй төлөө талархаж байна. Эзэн минь та ариун сүнсийг бидэнд өгч, та өөр үеийн төгсгөл хүртэл хамт байж, аврагдагчдын бүх бүтээл, бүх үндэстэн сайн мэдээ ярихлахаар явуулж байгаад баярлалаа. Хамгийн дээд эрх мэдэл нь Иесус та учраас бид баяртайгаар сайн мэдээг ярих болно. Чуулган бид хамтдаа таны өмнө залбирч байна. Иесус та биднээр дамжуулан алдарш болтугай. Аврагдагчдыг та авчрах учраас бид сайн мэдээг бас ярих учраас та үргэлж бидэнтэй хамт байх учраас та алдаршаарай. Иесусийн нэрээр залбирч байна. Аамен. Эзэн таныг ивэх болтугай. Сайн мэдээний амьдралаар амьдарцгаая.